За ингээд ихний даалгаврыг үзье тий. За манай Тэргэл Төвшинбаяр 2 маань бодно. За хариугаа чангална шүү. 2 оронтой тоог үржих хуваах. 2 оронтой тоог 2 оронтой тоог үржүүлэх. 3 оронтой тоог 2 оронтой тоог хуваах гэсэн үг. Оо за. За хэлсэн дээрээс. 2101 чангалаарай. 1185 1185 3794 950 950 640 248 За 30 секундэд. Ямар урд нь бодож байна тий. Тий, маш хурдан хугацаанд. Одоо хиттэй гэлээ. Хэдвэр анги Тэргэл маань одоо 7 настай. 7 настай ч одоо 1-р ангид орж Тий, явах юм. 1-р Тэргэл маань 7 настай. Одоо 1-р ангид орцсон гэсэн үг шүү дээ. 1-р ангид чи юу вэ? Дөнгөж аа усыг Тий, 1-р 1-ээс 10 хүртэл тоо ингээл бичээс олж идэг бас үстэй. Төвшинбаяр маань бас бүр сургуульд орохоос өмнө бас явж эхэлсэн. За. Тий, өөр багасаа гэсэн үг 5 настайгаас яваад өдөө хүртэл одоо маш мундаг болсон байж байгаа. Цох хэрэг байна уу гэж. Тооны хичээлд л ер нь тийм. Гэхдээ яг нөө ерхий боловсрол гэдэг чинь зөвхөн бас үржих ухаасаа гадна бас олон төрлийн хичээл ордог болохоор бас тэгж бас арай байна. Мундаг байна тий. Тий, мундаг. За одоо хуваах. За хуваах үйлдэл. Сая л болчих. 3 оронтой тоог 2 оронтой тоог. Хүүхдүүдээ шалгаад тооны машин дээр бас бичээд бодоод яваарай давхар. Yes. 6 9 5 8 2 4 9 4 9 2 7 4 9 5 Оо ямар мундаг юм бэ? Би зүгээр тоонуудын дөнгөж ингэж хараад амжиж байгаа Ерөнхийдөө 2 секунд нэг бодлого ингээд шууд бодоод хариуг нь хэлж байна гэсэн үг байхгүй тий. Тий, би бол зүгээр тоог нь зааж тэдийг тэдээр үржиж байгаа юм байна гэж дөнгөж харж хариуг нь хэлсэн байж байгаа байхгүй. Тэгээ энэ дотор ч маш олон хөвөлдөл явж байгаа шүү дээ. Бүх хөвөлдлүүдийг сорбондор хийдэг шиг дотроо төсөөлөөд мэдсэн бол тооцоолоод явж цаг байгаа. хугацааг ухрааж болдог болоо аав ээжтэй сорбоноор хичээллээ гэж. Тий, одоо яг хөө бас үр хөвгтөө явуулж болно шүү дээ. Тийм байна тий. За ер нь багаас нь л ер нь яг хөө гэхдээ ерөөхдөө багаас нь гэх бас арай нэг болохгүй. Ерөөхдөө нас байгаа. Тэгэхээр энэ 5-аас болж өгвөл 5-аас хойш л өгөл сорбонд илүү их амжилт гарах боломжтой. Ер нь төлөвшнө гэж шүү дээ. Тийм төлөвшнө гэдэг маань ерөөсө хүүхдийн маш том үндэс гол юм байж байгаа шүү дээ. Хүүхд сууж сурж чинь тэрнийгээ дагуу хичээлээ хийж чинь өөртөө бас нэг зорилго тавьж чинь ухамсар сууж одоо би энийг хийх ёстой, энийг цааш хөрвүүлэх ёстой, энийг хийснээр би цаашаа ингэж шив ингэ цаашаа бас нэг зорилгоо тодорхойлоход явах боломжтой тийм маш том юм байж байгаа. За мандахаа маань нэг оронтой 20 мөр тоог, биш 30 мөр тоог, нэг оронтой 30 мөр тоо. Нэг оронтой 30 тийм нэг оронтой доош 30 мөр тоо явна гэсэн. За тэрийг 14 секундэд бодох юм. 14 секундэд. За. Тий. За тэгээд бас 2 оронтой 20 мөр тоо. За. Тий. 2 оронтой 20 мөр тоог. Флаш анзан дээр. За бэлэн болчихно тий. За. Гэлэгчлүүгээ сайн харж байгаа. За зогсож байгаа. Зөтөлсөн харж байгаа. За тэгээд зогсож. За өөрөө барьж хам дээрээ барьж. За. Нэг 168. 168. За хариуг харъя. За 168 гэсэн байна тий. За мундаг бол би одоо энэ тоонуудыг бас л тий яг энийг бодоод ингээд батууд хэцүү хүндрэлтэй том хүмүүс хүртэл хүндрэлтэй. Би ихтэй ингэж бодсон байхгүй зүгээр сая ингээ гарсан тоонуудыг ингээ бүгдийн зүгээр ингээ цээжилчээ дарааллын дагуу 1 9 мэсгээл гэх юм багсан чи бүр нэмээд айхтар мундаг байна тий. За дараагийн 2 оронтой тоог. 2 оронтой тоог нэмээ. Тий 2 оронтой тоог. Оо за. 4 настай хүүхэд те? 5 настай. За.
1073. 1073. За дэлгэцлүү анхаарлаа хандуулъя. За, 1073 зөв байна. Сайн байна. За, Манай хондог манхан байна, маань тий. хараа ердөөсөө сая энэ өнгөрсөн зунаас эхэлж байгаа юм хүүхд. Маш богино хугацаанд